За сайн байцгаана уу. За би өнөөдөр ходоодод урандуулчаад тэгээд улаан хоолойгоо ингээд үзүүлээд ямар нэгэн гэмтэл алгаа, салтын хувьд ямар ч гэмтэл байхгүй та эрүүл байна гэд байгаа боловч өөрт нь болохоор яг сөөргөтэй хүнд илэрдэг бүх тийм шинж тэмдгүүд нь, зовиорууд нь мэдрэгдээд байдаг. Тим хүмүүст хандаж энэ мэдээллийг өгөх гэж байна. За тэгэхээр бид нар ерөнхийдөө сөөргөө гэдгийг бол манай хуудсыг даадаг хүмүүс бол мэдж байгаа байх тийм ээ. Энэ бол буруу урсгал. Тэгэхээр одоо бидний хоол боловсруулах зам чинь өөрөө маш урт юм хоол байгаа шүү дээ. Хэрвээ бид нар энэ биедээ байгаа бүх энэ юуг болвол хоолоонуудыг тий улаан хоолой байна, гидс байна, эдгээрийг бүгдийг ингээд уртааш нь тавих юм бол нэг бараг 9 м, 10 м урт юм хоолой явж байгаа. Тэгэхээр энэ хоолоогоор дамжиж яваа бидний хоол боловсрох явц болгонд тодорхой юм хоол боловсруулах шүүрлүүд тухайн хэсэг болгоноос ингээ ялгараад тэгээ бидний хоолыг боловсруулж байгаа шүү дээ. Тэгээд бид нэр тэр хоолноос шимтэй болгоныг аваад хэрэгцээг үзүүлнэ гадагшилдаг. Тэгэхээр энэ явц бол ингээд ерөөхдөө дээрээс доош тийм ээ. Өөрөөр хэлбэл амны хөндөгөөс анус хүртэл ингээд дээрээс доош чиглэлтэй урсаж хөдөлж явах хэрэгтэй. Гэтэл энэ нь эсрэг тал руугаа хаанаас ч орж болно. Бидний бүдүүн гидсэн байж исэн зүйлс буцаж нарийн гидс рүүгээ орж ирж байвал энэ бас сөөргөө. Гидсэнд байгаа зүйлс нь хотоод руугаа ороод ирвэл энэ бас сөөргөө. Хотоодонд байгаа зүйл нь улаан хоолой руу ороод ирвэл сөөргөө. Тэгэл дээшээгээ бүр залгуур хоолой руугаа ч орж ирж болно. Энэ нь бас сөөргөө. Өөрөөр хэлбэл дээрээс доош чиглэх хэвээр энэ урсгал нь доороосоо дээшээ буруу чиглэл рүү орж ирээд байгаа бол энийг бид нэр сөөргөө гэж байгаа. За тэгвэл сөөргөө бол хүний бид бол ингээд хэсгүүдэд олон хэсгүүдэд явагддгаас тухайн хүндээ хамгийн их мэдрэгдээд байдаг. За би ер нь сөөргөөтэй байна да гэдгээ мэдээд байдаг зовир нь болохоор одоо нийтлэг ингээл цээж хооросох, хоолой гороох, торох, ханиалгах гэх мэтчлэн маш олон шинж тэмдгүүд байна л да. За тэгэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр за зарим нь болохоор эмчтэр очиод хотоодоо дурангийн эмчтэр дурандуулдаг. За дурандуулсан чинь яг тэр улаан хоолойгоо үзээд улаан хоолойн салстан дээр ямар нэгэн гэмтэл алгаа, өрөвсөл алгаа гэд ингээд орхичдаг. Гэтэл тэр хүнд өөрт нь ямар нэгэн байдлаар шаналгаа үлдсэн байдаг. За тэгэхээр бид нар ерөнхийдөө энд юг ойлгох ёстой вэ гэхээр бидний улаан хоолойн дээр үүсэж байгаа тэр гэмтэл нь заавал юм нүдэнд харагдахаар шарах шалбархаа байх албаггүй. Өөрөөр хэлбэл улаан хоолойн тэр үрслийг бид нэр дотор нь шархлаад тийм ээ одоо шарах шалбархаа шархлаад үрсэл гэж хэлж ангилна. Нөгөө талд нь болохоор эсэргээрээ шархлаад бус үрсэл гэж бас байдаг. Дурандхад энгийн нүдээр харахад бол ямар ч гэмтэл байхгүй, эрүүл юм шиг харагдана. Гэтэл яг одоо бүр эсийн төвшөнд харах юм бол тэнд гэмтлүүд байж байдаг. Өөрөөр хэлбэл эс нь одоо тэр хоорондын зайн ихссэн, холдсон эсвэл тэр улаан хоолойнд байрладаг мэдрэлийн эсүүд байгаа тэдгээрт бол ингээд хит зочромтгой байдал үүссэн, гэмтэл үүссэн ийм байдал бол байж болдог. Ийм хүн болохоор бүр эсрэгээрээ нөгөө шарах шалбархаатай хүнээсээ ч илүү шаналгаа мэдрээд байдаг. Ялангуяа энэ шаналгаа нь болохоор шөнийн сөөргөө маягаар илэрдэг. Шөнийн сөөргөө гэдэг нь болохоор хүнийг өдрийн цагаар буюу ингээд яг зогссон байгаа эсвэл сууж байгаа үед нь шаналгаа нь бага мөртлөө яг хүн налуу тийм ээ хэвтэй байралд ороод ирэхээр илүү зовирлдаг юм байна. За тэгэхээр энэ шүн энэ сөөргөө үүснээс болоод тухайн хүн яг мэдээж нойргууд нь тэгэхээр нойргуудын хэрээр тэр хүн бие махбодын хувьд стрессийн байдалд орно. За стрессийн байдал маань өөрөө эргээд тэр нөгөө улаан хоолойн төсгөлд байдаг мэдрэлийг улам цочромтгой болгодог. Тэгээ янз бүрийн бидний ууж иддэг хэвийн зүйлээ хэрэглэхэд хүртэл тэн дээр зочроод өөрт нь ингээд юм шинж тэмдгүүд илрээд байж болдог. За тэгэхээр энэ тохиолдолд тэр хүн яах вэ гэхээр мэдээж эмчит хандна. За эмчит хандахаар энэ асуудалд бол ерөнхий өгдөг нэг хэдхэн төрлийн эм бэлтгэлийг бол санал болгоно. Энэ болохоор цаанаасаа одоо өгж байгаа удирдамжийнхаа дагуу танд хотоодны хүчил ихэнхдээ бууруулах төрлийн эм эмчилгээ өгдөг.
Гэтэл энэ дээр бас нэг ноо байгаа, асуудал байгаа. Хотоодны хүчлэлийг дарангуулахын хэрээр бидний улаан хоолойнд байрладаг өөрийн гэсэн ийм омгийн бактериуд байдаг. Хүний бие чи ерөөсөө ингээ бактерийн ертөнц шүү дээ. Бидний одоо амны хөндийгөөс ахуулаад бидний ерөөсөө энэ хоол боловсруулах заамд бол хідэн тэр бумаараа тоологдох олон бактери байгаа. Тэгэхээр амны хүндийд байх ёстой бактериуд нэг өөр хэв маягтай те. Улаан хоолойх өөр, хотоодных өөр, гидснийх өөр байх ёстой. Тэгэхээр улаан хоолой яг эрүүл байх орчин нь болохоор тэнд чинь бас яг тодорхой юм омгийн бактериуд байж ах ёстой. Гэтэл хотоодноос орж ирж байгаа хүчил нь нэг бол хэтэрхий их болоод эсвэл хүчилгүй болоод ирэх юм бол улаан хоолойн тэр бактерийн тэнцвэр нь ерөнхийдөө алдагддаг. Энэ нь байдлыг улам дордуулах хандлагатай байдгийг бол судалгаанууд бол тогтооцсон байгаа. Сүүлийн үеийн судалгаанд бол энэ талаар их яригдж байгаа. Өөрөөр хэлбэл бидний улаан хоолойн өөрийнх нь бактерийн тэр тэнцвэр алдагдаад байгаа нь энэ сөөргөөтэй хүмүүс зовирыг улам нэмэгдүүлдэг гэж. Тэгэхээр жишээ нь одоо хотоодны хүчил багтай болчихсон те, хотоод хүчил бүр огт ялгаруулахаа болчихсон, хотоодны хатангашил хүнд хэлбэртэй байгаа ийм хүмүүсийн хувьд эсвэл хотоодны хүчил дарангуулах эмийг удаан хугацаагаар уудаг ийм хүмүүсийн хувьд болохоор улаан хоолойн тэр бактери байх ёстой бактериуд нь цөөрөөд байх ёсгүй бактериуд нь их болоод илбэгшээд ирдэг. Энэ тохиолдолд нөгөө дуранд харахаар нүдэнд харагдах ил шарах шалбархаа гэмтэл салтад байхгүй мөртлөө өөрт нь бол завир нь үргэлжлээд байдаг. Тэгээд эмийн эмчилгээ өгөхөөр дандаа нөгөө хотоодны хүчлийг нь дахиад дарангуулах юм бэлтгэл өгөөд тахаар энэ нь сөргөөр нөгөө улаан хоолойн бактерийн орчныг улам тэнцвэргүй болгоод байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой гэхээр ер нь тодорхой хэмжээгээр дэглэн барих ёстой болдог. Тодорхой хүнсийг идэж тодорхой хүнсийг хязгаарлах шаардлага гардаг. Тэгэхээр эмийн бус эмчилгээгээр ерөнхийдөө эмчилгээ нь үр дүн маш сайн байдаг. За тийм учраас хэрвээ танд тийм ээ хотоодоо дурандуулахад нүдэнд харагдах улаан хоолойнд гэмтэл байхгүй, эмчнэр улаан хоолой хэвэн байна, танд сөөргөө байхгүй байна гэдээ оншилчод байгаа мөртлөө танд өөртөө тэр сөөргөн зовирууд нь хүчтэй мэдрэгдээд байгаа бол танд одоо амьдралын хэв маяг өөрчлөх, хоолтой өөрчлөх зайлшгүй шаардлага гарчээ гэж үзээд энэ тал дээр бас тодорхой өөрийн гэсэн мэдээлэл авах хэрэгтэй болох байхаа. За тэгээд бид нар болохоор ерөнхийдөө хүмүүстээ ийм зөвлөгөөнүүдийг өгдөг. Дээр нь хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэгийг одоо дээшлүүлэх зорилгоор ийм онлайн сургалтуудыг явуулдгийг манай энэ пэйжийг дагдаг хүмүүс ерөнхийдөө мэдж байгаа байх. За бид нар сая цэсний одоо сургалт явсан бол одоо энэ удахгүй 11 сарын эхээр бид нар сөөргөн сургалтыг бас явах гэж байна. Тэгэхээр энэ сөөргөн сургалтаар өнөөдрийн энэ яриад байгаа улаан хоолойн шархлаад бус сөөргөөний үед ямар дэглэн барих ёстой вэ, ямар хоол хүнс идэх ёстой вэ гэдэг талын мэдээллийг өгөх юм. Хэрвээ танд яг ийм зовир байдаг бол энэ сургалтанд бас төрүүлээд бүртгүүлээд эртэж одоо шуухаа болоод хөнгөлөлттэй 20% хөнгөлөлттэй бүртгүүлээд байж болно. Тэр болтол би төвчгүй нэ, дисгүй нэ гэвэл манай төв дээр хурж ирээд зөвлөгөө, хувийн зөвлөгөө бас аваад өөртөө тохирох тийм хоолны дэглэм, хоолтын төлөвийн зөвлөгөөг бас аваад нөхөн сэргийн хэмжлэгэнд орж болно. За ингээд бид нэр ерөнхийдөө энэ өнөөдрөөс эхлээд за сургалт явах хүртэл та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдийг бол өгнө. Хэрвээ танд хэрэгтэй гэж үзэж байгаа бол энэ бичлэгийг хадгалаад шеэр хийгээрэй. Мөн одоо хэрэгтэй хүмүүст нь бас түгээгээд тэр хүмүүст хэрэгтэй зүйлийг нь сонсгоорой гэж хэлмээр байна. За ингээд утахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Сөөргөөг аль болохоор эм хэрэглэхгүйгээр амьдралынхаа хэв маягаар хоолтоороо засаж сурцгаая. За утахгүй уулзцгаая. Баяр таа.